Өнөөдөр Монгол улсад тэр дундаа нийслэл хотод хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэлээд олон байгууллага бий. Тэдний дундаас хийж бүтээсэн зүйлээрээ бусдыгаа хошуучилж, онцгойлж чадсан байгууллага бол Монголын улаан загалмай нийгэмлэг юм. Монгол орн бол жилийн 4 улирлыг ээлжилдэг байгалийн эрс дэс уурамсгалтай орн. Тэр чүүднээсээ байгалийн гам шиг эрсдэл их тохиолддог гэж хэлж болно. Харин энэ гамшиг аюулд өртсөн ард иргэдтэйгээ хамгийн ойр дотн байж нэн төрөнд тусалдаг байгууллага бол Монголын улаан загалмай нийгэмлэг юм гэдгийг үзэгч та мэдэж байгаа. Зөвхөн ард иргэд гэлтгүй улс орныхоо нийгмийн эдийн засгийн байдалд чамгүй хувь нэмэр оруулж, туурга нэгт Монгол түмнээ амгалан тайван баян чинээлэг сайн сайхан амьдруулах энэ л хүндхэн ачаанаас үргэлжлэж яваа Монголын улаан загалмай нийгэмлэгийн нэг гол баг нь хүүхэд залуучуудын хөдөлгөөн юм гэхэд хэлцдэггүй. Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөдөлгөөн нь даяарчлагдж байгаа дэлхийн ертөнц, мэдээллийн 90 зууны хөгжилтэй хэмнэл зохицсон сэтгэж, өөрийн дэмжигчид, нийт залуучуудынхаа эрх ашиг хүсэл сонирхолд нийцсэн ажиллаж, Монголын хүүхэд залуучуудын байгууллагын баялаг түүхийн нэгэн хуудсыг бичлэлцэж яваа юм. Нөгөө талаар залуу үеийнхнийхээ хийж бүтээх их үйлсэд дуурайх жишээ, дурсах алдар болох төдий үе, шин зорилтыг тодорхойлох, мөн өмнөх түүхээс сургамж туршлага авч ухаажиж урагшлахад чухал ач холбогдол өгөхүйц олон төсөлбөр хөтөлбөрүүдийг боловсруулж ажил хэрэг болгож байсан түүхтэй. Үүний нэг тод жишээ бол Япон-Монголын хамтарсан олон улсын найрамдал 3 төсөл юм. Хүүхэд өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, сурч боловсрох орчныг сайжруулах, мөн хүмүүнлэгийн үйлсдэх оролцоог нэмэгдүүлэх зорилготой тухайн төсөл анх 2009 оноос манай улсын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж эхэлсэн юм. Улсын найрамдал төслийг бид нар Японы улаан загалмай нийгэмлэгтэй хамтраад 2004 оноос хойш 3 үе шаттайгаар зохион байгуулж байгаа. 2004-өөс 6, 7-оос 9, 10-аас 12 гэсэн байдлаар 3 жилийн давтамжтай. 3 жилийн дотор бол нэг 5 сургуулийг сонгож авдаг. 2010-аас 12 оны хувьд бол одоо бидний сая очсон одоо Төв аймгийн сургууль, Налайх дүүрэг, Сонгон найрхан дүүрэг, за тэгээд Ховт аймаг, Увс аймаг гэдэг 5 аймаг, 3 аймаг, 2 дүүргийн одоо нийтдээ 5 ерөнхий улс орны сургуулийг төчөглөж, сургууль дээр байгаа идэвхтэн багш нар өсвөр улаан загалмайчдаараа дамжуулаад тухайн сургууль дээр одоо хүүхдийн өмнө тулгарч байгаа одоо эрүүл мэндийн ойлголт, хандлагыг одоо нэмэгдүүлэх, тийм эрүүл мэндийн ойлголтыг нэмэгдүүлэх, хөдөлгөөнөөр нүүлэх, за мөн одоо бицэх газарчид орчингийн сайжруулахад бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах. Одоо бицэх газрыг засварлах, гар хөгжлийг сайжруулах ч гэдэг юм уу те. Гэх мэт тэгээд бус үед нь бол утаанаас сурах сурталчилгааны ажлуудыг бас явуулах, хүүхдийн нууралдааны тэмцээн явуулах гэх мэт хэлбэрээр одоо нэг сургуулийг төчлөөд 3 жил хэрэгжүүлж байна. Тэгээд энийг хэрэгжүүлснээр бол тухайн сургуулийг бид нэр үдэж өмөлгийн үйл ажиллагаанд бас төдийлөн оролцож чадахгүй байгаа ч юм уу те. Эсвэл одоо тухайн сургуулийн хүүхдүүд нь одоо эдлийн колонк нь одоо бас гэр оролт амьдардаг тий. Сургуулийн орчин бас зарим талаараа жоохон дутагдaltaй тэр сургуулийг сонгож аваад хүүхдүүдээр дамжуулж багш нарын оролцоотойгоо сургуулийн удирдлагын оролцоо, улаан загалмай хамтын ажиллагааны хүрээнд тодорхой хэмжээнд бас сургуулийн тэр орчин сайжруулахад бас хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна. Тэгснээрээ одоо зөвхөн нэг эрүүл мэнд гэхээсээ илүү тий сургуульд байгаа тэр хүүхдүүдийг гишүүнээр эсвэл тэд хүмүүнлэгийн хөдөлгөөний өрнүүлснээрээ тухайн сургуулийг улаан загалмай хүмүүнлэг сургууль болох тэр нөхцөлийг бүрдүүлэх, тэр сургуулийг бэлтгэх. Тэгснээрээ цааш тэр сургууль маань тэр хооронд нутгад загвар болоод бусад сургууль аймаг сумдаа одоо нэг тийм үзүүлэн тий сургууль анги хамтлаландаа бас тийм загвар болоод хүмүүнлэгийн хөдөлгөөнд хооронд өрнөж явах. Энэхүү төсөлд Төв аймгийн Хүмүүн цогцлбор, Увс аймгийн Эрдэм оргил цогцлбор, Ховд аймгийн 2 дугаар сургууль, Налайх дүүргийн Эрдэмийн оргил, Сонгон хайрхан дүүргийн 9-р сургуулиуд тус хамрагдсан юм. Сурах эрүүл ахуйн орчин тааруу, гэр хорооллын хүүхдүүд илүүтэй суралцдаг, эмзэг гэр бүлээс суралцж байгаа сурагчдын тоо харьцангуй их. Мөн эрүүл ахуйн орчноос шалтгаалсан өвчлөл ихтэй зэргийг харгалзан үзэж дээрх сургуулиудыг сонгож авсан байна. Төслийн хүрээнд эрүүл ахуйн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хүүхдийн бие засах газар, гар нүрийн угаалт туурыг нэмэгдүүлэх, шинжлэх, сэргээн засварлах, мөн эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн танхим байгуулж тохижуулах гээд нэлээд ажлыг сургуулиудад хийсэн байна. Төсөл хэрэгжсэн эхний сургууль бол Увс аймгийн Эрдэмийн оргил цогцлбор юм. Улаан гом сумын 11-р багт харьяалагддаг 10 жилийн 2 дугаар сургуулийн хичээлийн байрыг анх 1977 онд Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар барьж байжээ.
Харин 2006 оны 8 дугаар сараас Эрдэм оргил цогцлбор сургууль болон нэгдэж сургалт хүмүүжлийн ажлыг амжилттай явуулж эхлээд байгаа юм. Увс аймгийн Эрдэм оргил цогцлбор сургуульд 3000 гаруй сурагч суралцдагаас бүтэн өнчин хүүхэд 20 гаруй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхэд 30 гаруй хувийг эзэлж байна. Мөн хүүхэд багчуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, хүмүүнлэгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн ажилтнаар ахлуулсан үе тэнгийн чиглүүлэгчдийг бэлтгэн өсвөрийн улаан загалмайн клубүүд байгуулан тэдний оролцоотой сургуулийн бусад сурагчид, багш нар, эцэг эхчүүдэд зориулсан эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, тэмцээн уралдааныг тогтмол явуулдаг бөгөөд шилдгийн шилдэг өсвөрийн улаан загалмайчдын үндэсний цуслан цугларалтыг жил бүр харилцан туршлагын солилцох зорилгоор идэвхтэн багш арга зүйчдийн оролцуулан зохион байгуулдаг байна. Анги болгоноос шилдэг гэсэн нэг хүүхдийг аваад өсвөрийн тийм сургагч багш нарыг бэлтгэсэн байгаа. Тэгээд бид нэр энэ сургагч багш наснараа ямар их ач холбогдолтой вэ гэхээр бид нэр өөрсдөө давхар хөгжиж байгаа. Бид нэр өөрсдөө маш их зүйлийг олж авч байгаа. Тэгээд бидний нолж авсан зүйлээ цааш дэлгэрүүлээд бусад үе тэнгийнхандаа болон дүүнэртээ сайн сургаж хүмүүжүүлнэ. Тэгээд энэ төслийг хэрэгжүүлж байгаа Японыхан болон Японы хүүхдүүдэд баярлалаа талархаж байгаа хэлье. Тэгээд өсвөрийн улаан загалмайн клуб байна манай сургууль дээр идэвхтэй ажилладаг байгаа. Тэгээд бид нар янз бүрийн тийм хандивын үйл ажиллагаа тэгээд хариу нөхгүй тусаа юм явуулдаг. Тэгээд өсвөрийн улаан загалмайн ажилласнаас хойш манай сургууль дээр эрүүл мэндийн хичээл тогтмол 7 хоногт 1-2 удаа тогтмол ордог болсон. Тэгээд өсвөр хүүхдүүдийн тийм эрүүл мэндийн тухай сургалтууд их ойрхон тавигддаг болсон. Тэгээд энэ нь биднэрт маш үр өгөөжтэй байгаа. Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 2 дугаар сургууль нь 1979 онд 900 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар ашиглалтанд орсон түүхтэй. Гэвч сургуулийн барилга хүрэлцэхгүй байгаа учраас өнөөдөр энэ сургуульд 1500 шахам хүүхэд 2 ээлжээр хичээлж байна. Тус сургуульд суралцагчдын 60 гаруй хувь нь нэн ядуу өрхийн хүүхдүүд гэсэн судалгаа байна. Харин энэ сургуульд үндэсний цөөнх буюу казах хүүхдүүд нийт сурагчдын 30 шахам хувийг эзэлдэг бол нийт сурагчдын 90 орчим хувь нь гэр хороололд амьдардаг байна. Олон улсын найрамдал 3 төсөлд хамрагдсан дараагийн сургуулиуд бол нийслэлийн сонгон хайрхан дүүргийн 9-р сургууль болон Налайх дүүргийн Эрдмийн оргил сургууль юм. Налайх дүүрэг нь 30,000 орчим хүн амтай бөгөөд тэдний 40 гаруй хувийг өсвөр үе хүүхдүүд эзэлдэг байна. Харин дүүргийн хэмжээнд дөрвөн цогцлбор сургууль, нэг мэргэжил сургууль үйлдвэрлэлийн төвтэй. Улаанбаатар хотоос 30 гаруй километр алслагдсан дүүрэг учраас шилжилт хөдөлгөөн харьцсан үеих үүнийгээ дагаад ядуу урал ажил үйлдэл сургууль завсралт үүсдэг байна. Манай яг сургуулийн цогцлбор сургуулийн хувьд бол байрны хувьд бол одоо үндсэндээ олон жил урсгал сурт ороогүй ашиглалтын хугацаа бас хэтэрсэн түүнд одоо засвар үйлчлэгээ хийгдээгүй гэх мэт дээрээс нь бас хамран сургах тойргийн хувьд бол бас Налайх дүүргийн одоо амьдрал ах арай бас тааруу боломж муутай ийм бас өрхийн хүүхдүүд хамран сурах тойрогт бас хамрагддаг. Үүний дотор манайх бол бас сая өнгөрсөн 3 хичээлийн жилийн тэр одоо стандарт бус хичээлийн байранд одоо хичээлж байсан. Тэгээд үүнийг одоо олон эцэг эхчүүд маань бас үлийн жишээрхгүйсурагчдын сурах орчин маань бас эрүүл ахуй шаардлага бүх талаас ерөөсө шаардлага хангахгүй байгаад олон удаагийн асуудал гарч ирсэн. Байрны хувьд бол тэр хүүхдүүдэд байх нойл одоо нойлын хүртээмж тэр л одоо үдийн цайг өгөх одоо үдийн цайны галзуух байхгүй гэх мэт ерөн хүндрэлтэй асуудлууд бол их байсан л та. Тэгээд энэ асуудлыг бас харж үзэж бас улаан загалмай одоо энэ найрамдал Япон Монголын хамтарч энэ 3 төсөл одоо энэ Монголд 21 аймагаас одоо бараг би сонсоход 4-5 газрыг сонгосон гэсэн. Тэгээд одоо үүнд бол үнэхээр одоо бас нүдэ олсон бас ийм сонголт байсан гэдэг бас сургуулийн захиргаанаас бас талархаж явдаг. Улаан загалмайн хорооны хувьд бол одоо үндсэн хөтөлбөр үйл ажиллагаагаа одоо орон нутгийнхаа аж ахуйн нэгж ерөнхий боловсролын сургуулиуд их төвшгөлж явуулдаг. За үүний нэг нь одоо манай хүүхд залуучдын хөтөлбөр. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол бид 2009 оноос эхэлж Японы улаан загалмайн нийгмийн дэмжлэгтэйгээр олон улсын найрамдал 3 төслийг хэрэгжүүлээд одоо явж байна. За энэ төслийг бид одоо Эрдмийн оргил сургууль дээр одоо хэрэгжүүлэх болсон гол одоо үндэслэл нь бол Эрдмийн оргил сургууль маань нэгдүгээрт одоо хүүхдийн ангид үргэлт одоо их өндөр
2-3 ээлжээр хичээлдэг. За мөн хөдөө орон нутгаас одоо хүүхдүүд их иш татвар байранд амьдардаг. Ийм учраас бид одоо хүүхдийг бас энэ чиглэл дээр нь бас одоо энэ эрүүл мэндийн чиглэл дээр дэмжлэг болох зорилгоор энэ үйл ажиллагааг явуулдаг. За энэ чиглэлээр ямар шухан ажлуудыг хийж яах гэхтэй зэрэг ямар нэгэн алдарт өвчин энэс урьдчилан сэргийлэх, за мөн эрүүл мэндийн анхны тусламжийн мэдлэг мэдээлэл олох, өөртөө болон бусдад эрүүл мэндийн анхны тусламж олох зэрэг сургалтуудыг бол бид нар дандаа үе тэнгийн чиглүүлэгч хүүхдэрээ дамжуулж сургаж байгаагаараа илүү онцлогтой байгаа. За энэ дээр мөн одоо бас сургуулийн одоо эрүүл мэндийн хариуцсан эмч, биологийн багш нар бас бидний энэ төсөл хэрэгжүүлэхэд бас тодорхой хувь нэмэр оруулж ажиллана. Нийслэлийн сонгон хайрхан дүүргийн 9-р сургууль 2500 гаруй хүүхэдтэй. Үүнээс 30 гаруй хувь нь бүтэн хагас өнчин болон амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд байна. Дийлэнх нь гэр хороололд амьдардаг учраас эрүүл мэнд, эрүүл ахуйн орчны боловсрол, мэдлэг мэдээлэл шаардлагатай байсан байна. Тиймээс олон улсын найрамдлага урав төсөл энэ хоёр дүүргийн сургуулиуд дээр хэрэгжих болсонд олон эцэг эх багш сурагч нүдэн олсон зөв зүйтэй ажил боллоо хэмээн сэтгэл өндөр байсан юм. За манай сургууль 2010 онд найрамдлага урав төсөлд хамрагдсан. За энэ төслийн хүрээнд бол одоо манай сургуулийн өсвөрийн улаан загалмайчд бол одоо 37 орчим хүүхэд байна. За энэ эдгээр хүүхдүүдээрээ дамжуулаад одоо сургууль болон сурагчдад үе тэнгийнхэн хүүхдүүдэд одоо эрүүл мэндийн болон одоо хүмүүнлэгийн чиглэлээр бол одоо сургалтуудыг бол явуулж байгаа. За инженер хүүхдүүд бол өөрөө өөрсдийнхөө одоо эрүүл ахуйн орчиндөө нэлээд анхаардаг. За энд хүүхдүүдтэйгээ хамтраад одоо хүмүүнлэгийн танхимд цаашдаа бол үйл ажиллагаагаа улам өргөжүүлээд ингээд явах бүрэн боломжууд бол одоо нээлттэй харагдаж байна. Энэ төсөл бол одоо манай сургууль их ачаал бүгдэл өгч сургуулийн багш, ажилчид, за дээр нь одоо сурагчид маань бол одоо Монголын улаан загалмайгаа, за дээр нь ялангуяа одоо Японы улаан загалмай нийгэмлэгээр нь ямар хөө үйл ажиллагаа явуулж одоо хүмүүнлэгийн чиглэлээр эрүүл мэндийн чиглэлээр явж байгаа гэдэг их одоо олон талаас нь сурталчилж таниулж өгч байгаагаар их онцгой байгаа. За тэгээд энэ төслийн хугацаанд бол одоо ерөөсөө манай сургуулийн хүүхдийн эрүүл ахуй бол харьцангуй сайжирсан гэж үздэг. Одоо бол ер нь барангуудаар ингээд үйлчлэг хийгээд явж байхад бол одоо хуучин байдаг байсан сайртай гартаа ч юм уу humс гарна, humсанд хэртэй ч юм уу тийм. Энийг бол манай одоо энэ өсвөрийн сургуугч багш нар, манай өөрийн багш нар одоо сургуугч бэлтгэгдсэн багш нар маань, за энэ улаан загалмайн арга зүйчид маань ангиудаар ялангуяа багаандынхнаар бол энэ гар угаах талаар сургалт маш их явуулдаг. Яг энэ сургалт маш их явуулсны үр дүн нь харагдаж байна. Тэгэхээр манай багш нар маань бүр дуу зохиосон байна. Гар угаах талаар, гараа яаж угаах вэ? Гараа цэвэрхэн байлгах гэдэг. Яг энэ сэдвээр зохиосон дуу маань бүр дүүргийн хэмжээ, нийслэлийн хэмжээнд явагдсан хүүхдийн зохиолын дунд бүр 2 дугаар байрыг эзлээд тухайн үедээ бүр 100,000 төгрөгөөр шагнуулж ирсэн. Энэ маань бол яг энэ төслийн хүрээнд явагдсан ажлын нэг. Яг тэгэхээр манай багш нар бол одоо энэ улаан загалмайн энэ төсөл хэрэгжижснээс хойш явуулж байгаа үйл ажиллагаа бүрээ яг энэ найрамдал гурав төслийн хүрээндээ бүгдээрээ явуулъя. Тэгээд сургууль дээр тавьсан бас нэг том зорилго байдаг л да. Мэдээж энэ төсөл хэрэгжихлээр эцсийн дүгнж таараа энэ дүгнэлтийг хийхэд бидний нүүр бардам 3 том одоо тайлбартай тий нүүр бардам хийсэн юмтай. Сургууль дээрээ бүр хүүхдүүдийн нүд өөрчлөлт мэдгэдгүүд гарсан байхаар ингэж ажиллаж байгаа. Хүүхэд залуучуудын хөдөлгөөн нь эмзэг бүлгийн гэр бүлээс гаралтай хүүхэд багчуудын сурах идэвхийг дэмжих, орчныг сайжруулах зорилгоор үндэсний хэмжээнд жил бүрд 6,000 багц хичээлийн хэрэглэлийг олгодог юм. Хүүхэд залуучуудын хөдөлгөөн нь Токиогийн улаан загалмай хороотой хамтран эмзэг бүлгийн хүүхдүүдэд дулаан хувцас олгох, мөн хамтын ажиллагааны хүрээнд тусламжийн хувцсыг зорилттой бүлэгт хүргэх ажлыг тогтмол зохион байгуулсаар иржээ. Төв аймгийн Хүмүүн цогцлбор бол нэн эмзэг бүлгийн хүүхдүүд хамгийн их сурдаг сургууль юм. Тиймээс Хүмүүн цогцлбор сургуулийн Б байрыг сонгон авч олон улсын найрамдлага урав төслийг хэрэгжүүлж байна. Ингэснээр сурагчдын эрүүл мэндийн боловсрол болон сурч боловсрох орчин нөхцөлд тодорхой хэмжээгээр нөлөөлж чадсан байна. Би анх өсвөрийн улаан загалмайн гишүүнд илгээгүй байхдаа бусдаа одоо ингээд ямар сонир харьцдаг. Тэгээд бас тэгээд нэг хичээд нэг яаж чаддгүй нэлен талангуй байж чаддгүй байсан. Тэгээд өсвөрийн улаан загалмайн гишүүнд хэлснээрээ би одоо
маш олон зүйл мэдэж авсан. Тэгээд бас тэгээд бусдтай илэн далангуй харьцаж чаддаг болсон. Тэгээд олон ажлууд зохиод байгуулж чаддаг болсон. Битсэн адилхан би өмнө өсвөрийн улаан загалмайд орохоос өмнө олон хүмүүстэй газар очиж байгаагүй. Очихыг хүсдэггүйсэн. Тэгээд өсвөрийн улаан загалмайд орсноор би хүмүүстэй яаж зөв харьцах талаар сайн суралцсан. Миний ахуйд бол би анх зөв хүнд яаж хэлэхээ ойлгож чадахгүй. Тэгээд нэг жоох хэцүү байдаг лээсэн л та. Тэгээд өсвөр улаан загалмайсаар хүн одоо чөлөөтэй зөв ярьж чаддаг. Тэгээд өөрөө хэлээгсэн зүйлээ хэлж чаддаг. Тэгээд зөндөө олон мэдлэг хүндийн өмнө гад юм чаддаг болсон. Бид юу сургууль дээр хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлэн юу хүүхдүүдэд нөгөө тусалж дэмжих бас нөгөө одоо ингээд одоо нөгөө жоохон настай өндөр хөдөлмөрийн бүтээмж баг тийм хүмүүс байдаг штэ. Тэр хүмүүс туслаж тэгэж одоо нэг өдөр очиод туслаад тэгээд юу туслаж дэмжих зорилготой байгаа. Аливаа улс үндэстэн ясны залгамж халаа ирээдүйн хойч үеийн хүүхэд залуучууд байдаг үлээ. Тийм учраас хүүхдүүд маань эрүүл цэвэр орчинд сурч боловсрох ёстой. Харин олон улсын найрамдлага 3 төсөл үүнд ихээхэн ач холбогдол өгсөн үр дүнтэй ажил болсон нь төсөлд хамрагдсан сургуулиудын ажил байдалтай танилцаж явахад харагдаж байсан юм. Бас нэгэн таатай мэдээллийг үзэгчдэд дуулгахад Монголын улаан загалмай нийгэмлэг олон улсын хүүхэд залуучуудын зурслан байгуулах зорилттой дэвшүүлэн ажиллаж бүтээн байгуулалтаа эхэлж байна. Цаашид хүүхэд залуучуудад чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа бодлогоо төрийн бус байгууллага олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлж цаашлаад олон улсын хүүхэд залуучуудын зурсангийн бүтээн байгуулалтанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, санал санаачлагыг өрнүүлэх гээд чамгүй их ажлыг хийж амжуулахаар ажиллаж байна. Хүүхдийн төлөө хийсэн ажил бүхэн бүтэж их бүрийн дагуулдаг учраас Монголын улаан загалмай нийгэмлэг тэр дундаа хүүхэд залуучуудын хөдөлгөөний ажил үйлс нь цасан дороос цухах яргуу шиг ариухан, цахилж яваа зээр шиг хурдан бүтэмжтэй байх болтугай. Мөн хүний сайн сайхны төлөө хийсэн бүхнээрээ сэтгэлээ ариусгаж яваа улаан загалмайчуудын маань ариун гэгээн үйлс нь үргэлж өөдрөг байх болтугай. Би Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүн байж хайр энергийг эрхэмлэн сайн дураараа бусдын жаргал зовлон хуваалцсан Монгол орны хөгжил хүн төрөлхтний их тайвны үлсэд хүчин зүтгэхээр тангаргалж байна.